билгээд айгу сонсч исэн багшлаа энэ да тий. Хүүхдийн цэцэрлэгт мэрэгжилтэй боловсон хүчин бэлдэх ажлын жинхэнэ мэрэгжлийн эхлэлийг тавьсан байхгүй. 51 онд сургуулийн бага ангийн багш мэрэгчлэр төгссөн. Бүр цааш нь дэлгэрүүлтэй. Тэгээд цааш нь оюуны маш их бүтээлүүдийг хийж үлдээсэн байхгүй. Тэгээд мэдээж олон шавнартай бас байсан баг тий. Маш олон шавнартай. Анхны мэрэгжлийн багш байхгүй. Энэ дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа төрийн бас байгууллага үзүүлж байна. 1921-ээс 2021 он Монгол улсын 100 жилийн түүхэн хөгжилд үнэтэй хунмар оруулж үе үеийн манлайлал болсон эмэгтэйчүүд. Тэдний амжилт ололт, санал санаачлаг, үлгэр дурайл өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй. Гендрийн хэвшмэл буруу ойлголтыг арилгахын төлөөх төсөл. Эмэгтэй хүний үнс нь боловсрал, төлөвшил энэ бүхнийг гайхамшигтай 100 эмэгтэйн түүхээс мэдэж авах болно. Түүхэн гавьяа, алдар нэр, домог мэт яригдах сууглаг. Зууны 100 эмэгтэй. Цагааны өдөр бэл. Цагааны өдөр бэл гэдэг нэрийг сургуулийн өмнөх насны боловсролын системийнхэн амтгүй сайн мэднэ. Түүний түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмрийг ярилцахаар боловсролын их сургуулийн хүндэт профессор Гавьяат багш Дулмаагүй хүрэлцэн ирээд байна. За өдөр хэлбэл би маш олон жил хамт ажилласан. За өдөр хэлбэл маань 1956 онд Зөвлөлт толгойд улсын Ленин нэрмжит багшийн институтын бага насны хүүхдийн сурган сэтгэл судлал заа харгачаар төгсөж ирсэн анхны өндөр боловсралтай анхны мэрэгжлийн багш байхгүй. Өдөр хэлбэл ер нь хүүхдийн цэцэрлэгийн багш бэлтгэх, хүүхдийн цэцэрлэгт мэрэгжилтэй боловсон хүчин бэлдэх ажлын жинхэнэ мэрэгжлийн эхлэлийг тавьсан байхгүй. Яагаад өгтөө зэрэг хүүхдийн цэцэрлэгт хэмжээний жинхэнэ научийн шинжлэх ухааны үндсэлтэй сургалтын эхийг тавилдсан байхгүй. Оросд явж суралцаад өндөр боловсрол эзэмсэн тэр өөрийнхөө эзэмсэн мэрэгжилээрээ Амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсан. Өөрөө ажиллаад тэгээд цааш нь оюуны маш их бүтээлүүдийг хийж үлдээсэн байхгүй. (1962) онд Монгол улсад анхны бие даасан цэцэрлэгийн багш нарыг бэлддэг ийм сургууль байгуулсан гэсэн. Тэр сургуулийн анхных нь эрхлэгчээр таны хамтран зүтгэгч өдөр биелгой байсан гэсэн. Тийм шүү дээ. Багшийн сургууль чинь өөрөө 54 оноос эхлээд курс нээгээд цэцэрлэгийн анги нээгээд ажиллаж байсан. Ингээд тэр дотор 3 анги байсан. Тэнд өдөр хэл багш хичээл зааж эхэлсэн. Тэгээд 56 онд сургуулийн төгсөж ирээд багшийн сургуульд цэцэрлэгийн ангид нь жинхэнэ мэрэгжлийн хичээлээ зааж эхэлсэн байхгүй. Тэр болтол чинь цэцэрлэгийн жинхэнэ мэрэгжлийн багш гэж юм байсангүй. Ерөнхий эрдмийн багш нар төгсгөл зааж байсан байхгүй. Тэгээд 62 онд бол манай сургууль бие даасан сургууль болоод багшийн сургуулиас гарахад манай сургуулийн захирал нь Дэцэнжөө гэж багш хичээлийн эрхлэгч нь өдөр хэлбэл байлаа. Би тэр сургуулийн анхны багш нарын нэг. Мундаг багш нар агуулгах тийм түүхийг бүтээсэн хүмүүс юм л. Тэгэхээр та бүхэн маань энэ ажлыг яаж эхлүүлж ирсэн? Ямар бэрхшээл сорил хүндрэлүүд байсан бэ? Манай өдөр хэлбэл өөрийнхөө дурсамжинд битсэн байлаа. Цэцэрлэг чинь 6 төрлийн хичээл заадаг шүү дээ. Сурган, сэтгэл судлал, бие балдар, хөгжим,
урлаг гэдэг ингээд 5-6 хичээл. Тэрний чинь цөмөрөн зааж ирсэн байхгүй юу? Тийм, сэтгэл судлал хүртэл орж исэн. За тэгээд Нина Федоровна Максикова гэж зөвлөлтийн эмэгтэй ирж ажиллаж байсан. Тэр Оросоор заа. За тэгээд тэрнийг өдөр хөлгөө бас одоо хэлмэрчилэндээ сүүлдээ Дэн бас хэлмэрчилсэн л дээ. Ингээд одоо жинкнээсээ тэр хөрсөн дээр нь буулгаж байгаа байхгүй юу? Одоо сургуулийн өмнөх боловсролыг ингээл одоо бий болгоход тэр орчуулж, уншиж, хөтөлж сургуулийн өмнөх сургалтын ажил ингэж л эхэлсэн юм шүү дээ гэж өөрөө дурсамжиндаа бичсэн байна. За сургууль эхлээд дотор байр байхгүй хүүхдүүдтэй. За тэгэл дулааны шугам, нэгдсэн шугам тавигдаагүй. Тэгэл түүний зовлонтой. За тэгэхээр одоо нөгөө элсэлтийн чинь хүн одооных тайлгүй шүү дээ. 7 дугаар анги төгссөн малжин хөөгд ирж байгаа шүү дээ. 7 дугаар анги төгссөн малжин хөөгд ирж байгаа шүү дээ. За 7 дугаар анги хөгч одоогоор бол 13-т хөгтөө. Энэ сургуулийн өмнөх боловсролын боловсон хүчин бэлтгэх тал дээр бол аав тэр бүр багаас нь авдаг гэсэн. Тэгээд 7 дугаар ангийн хүүхдүүдийг л 9 хичээл багш болох гэж явчихдаг гэсэн шүү дээ. Одоо тэгэхэд ямар ажил ундарч байна вэ? Тэр хүмүүсийг хүүхдүүдийг яаж соёлж гэгэрүүлэх вэ? Энэ маш том ажил. Маш том. За тэгээд тэр охид эмэгтэйчүүдийг одоо сайн багш болгохын тулд маш нөр их ажил хэрэгтэй. Ангийн зохион байгуулалтыг гэрийн зохион байгуулалттай холбож нөгөө хүн чинь гэр бүлийнхээ хүмүүжлийг хамт олонны хүмүүжлэлтэй холбоо. Яг тийм байж тээ. Энэ бүх онолын үндслүүдийг чинь тэр сургууль хийж өгдөг шүү дээ. Хумсаа ургуулж болохгүй, үсээ бас тий задгаа тавьж болохгүй. Тэгэл дээрээс нь аягүй олон дүрмтэй шүү дээ бид нар чинь. Яг энэ өдрөл багшийн тий бас Өөрийнх нь үлгэрлээд гараад ирсэн нь одоо болтол ингэж бид нар тэр хэрэгжиж байгаа юм байна. Манай өдөр хөлгөөл хүн зохион байгуулалтаа маш сайн. Их өндөр боловсралтай, орос хэлтэй бүх юм орчуул. Гэхдээ тийм одоо ажил тэртэхгүй. Тэрнийг дуурайгаад бид хийгээд. Тэгэхээр багшийг хөгжүүлэх, оюутныг соёлжуулах, сургуулийг сургууль шиг болгох тэр том ажлыг бол хамтын хүчээр давхад оройлон гүйцэтгэгч нь өдөр хөлгөө Сэнжуга хоёр байсан. бид нар бол яг бэлэн юм дээр байж байна. Багш өөрийгөө хөгжүүлэх л үүрэгтэй болчиход байгаа юм тийм. Энэ дээр бол харин шал өөрсгөргээрээ тий. Өдөр хөлгөө зөвхөн тэр сургалтыг хийгээд зогсохгүй. Биднийг багш нарыг хөгжүүлнэ. Мэргэжлийн орос хэл сайтай хүн. Амьдрал практикийг бүгдийг хослуулж хийж Өөр ирсэн. сайхан хослуулна. Гайхамшигтай хөдөлмөр. Тэгэж одоо ажилд үрдэх гэж байхгүй. Тэгж явахтаа бичвэдэг. Тийм шүү дээ. Сургуулийн өмнөх боловсролын багш гэдэг маань авьяастай хүмүүс байдаг шүү дээ. Уулдаг, бүжгэлдэг, хөгжөмддөг, тоглоом одоо тэгэл зохиодог, сэтгэдэг. Тэгэл бидрээ чи одоо юмд хүртэг яг энэ дээр үсэл бүр Яг л тэр үеэс л эхлэл тий. одоо хүртэл ингэ яваад байгаа байхгүй юу? Хөгжүүлж явахыг шаарддаг тийм л мэргэжил. Дараа үедээ өөрийнхөө энэ сайхан туршлага, мэдлэгийг ном болгож үлдээсэн юм байна, тийм ээ? Маш олон шүү дээ. Хэл заах аргынхаа номыг бичсэн, гимнастикийн номыг бичсэн, тооллын номыг бичсэн, хөдөлгөөн тоглоомын номыг бичсэн, хүүхдийн хөдөлмөр гэдэг. Маш олон номнууд. Хүүхдийн хөдөлмөр. Бүр ясал цэцэрлэгийн эрүүл ахуй номыг бичсэн. Ийм их бүтээлтэй хүн байхгүй. Ном гарын авлага гэдэг маань сургуулийн өмнөх боловсролын салбар тэр боловсролд маш их чухал байхгүй юу? Танхим дээр гардаг үзүүлэх үйл ажиллагаа бичлээ номоо л харж байгаа юм чинь тий. Өдөр хөлгөө чинь ингээд нэг зөвхөн хичээл заагаад явжсэн хүн биш байхгүй юу? Цэцэрлэгийг зохион байгуулах. Тий, удирдах. За багш нарын хүүхдтэй ажиллах, арга зүй боловсруулах. Тэгээд хамтын сургалтыг Тий. их эрхмэлдэг. Цэцэрлэгээ удирдах байсан байх. Зохион байгуулж исэн байх. Тийм. Тэгэхээр бас Зөвхөн цэцэрлэгийн багш сургуулийн биш өмнөх байх. боловсролыг үүсгэн байгуулахад үнтэй их гавья байгуулсан том хүн байна л да тий. Хүүхдийг бага наснд нь сургаж хүмүүжүүлэх зөв төлөвшгöd ер нь ямар арга барилыг их хэрэгэлдэг байсан юм бэ? Бага насны хүүхдэд тоглоом ямар ач холбогдолтой юм. Тоглоом дотроос бүр ардын тоглоомыг хүүхдээр яаж хөгжүүлэх юм. Тэргээр дамжуулж яаж зөв хандлага болгох юм. Тэргээр дамжуулж яаж ёс суртахууны хүмүүжил болгох юм. Харилцааны зөв хандлагыг яаж бий болгох юм бэ гэдгийг дэвшүүлдэг байсан. 1982 онд
сургалтанд ардын тоглоомыг хэрэглэх гэсэн нэг сэдвт бүтээлээр дэд доктрийн зэрэг хамгаалсан. Цэцэрлэгүүдийн чинь тийм одоо тоглоомын оволгуудтай болгосон, тоглоомын булантай болгосон, сургалтын орчинтай болгосон. Энэ тоглоом гэдэг чинь сая үүссэн биш. Энэ тоглоомыг яаж цааш нь хөгжүүлэх вэ гэдэг талаар дээр хүүхдийн хөгжил төлөвшөлд ардын тоглоомыг ашиглах нь гэдгээр диссертац бичиж дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Өдөр хөлгөөн төр цуглуулсан материал, судалгаа энэ бүхэн чинь одоо энэ сургалтын үйл ажиллагаанд маш их чухал материал болж байна шүү дээ. За, нэрлээ. Мөр буараа болор эрдэмтний. Бос номер. Тэмээ буараа тэрэг дүүрэн наастай болъё. Монголын ардын уламжлалт 60 гаруй төрлийн тоглоомыг нэвтрүүлсэн гэж би сонссон. Мундаг юм те. 60 гаруй чинь тий. Бүр гоё гарын авлага болоод бүх цэцэрлэгийн багш нар дээр өгмөр байгаа тий. Олныг хийсэн. Сүүлд тэтгэвд гаргаад цэцэрлэгт арга зүй хийж байсан. Тэгвэл бүр нэг цэцэрлэгийн ой болоход тэр өөрийнх нь хийсэн тоглоомыг бүхэл бүтэн энэ өрөө дүүрэн тоглоом байсан. Тэрний аргачлалыг бичдэг юм. Тэгээд дэргэд нь бичээд тавьчихдаг. Энэ бол өстой гайхалтай байна тий. Бид нар ч одоо тэр бүх тоглоомыг мэдэхгүй шүү дээ. Энэ их агуу туршлага бид нар чинь өөрсдөө тоглоом зохиох гэж ямар их хэцүү байдаг үлээ Тийм шүү дээ. Аргачлал бичих гэж бид нар яадаг байлээ тий. Тийм. Өдөр бэл багшийн тий бичсэн энэ айхтар том гоё номнуудыг ингээд бүгд тэр гарын авлага болгоод гар дээр авахын сан гэж хэлсэн. Яг үнэ. Тэр олон тоглоомуудаас таны хувьд одоо илүү их хэрэгжүүлсэн ямар одоо тоглоом байна? Мал мөнгөлөх гэдэг нэг хөөрхөн тоглоом. Хүнийг тоон сургадаг. За. 8 сургалаа шүү дээ. Тий. Бид нар ч одоо санхүүгийн боловсролыг багаас нь өгье гэдэг чинь л энэ юм байна шүү дээ. Тий. Ерөөсөө саяын Тэгээд тоглоом. тэр өөрийн чинь тэр наадмаа тооллын бичиж байгаа байхгүй, ном бичиж байгаа байхгүй. Тэгээд шагаагаар яаж одоо нэмэгдүүлэх, хорогдуулах, өсгөх энийг ч хөгжүүлж шүү дээ. Саяхан нэг судалгаа гарсан л да. Хүмүүний энэ капитал гэдэг үзүүлэлтээр Монгол улс дэлхийн 150 орны эхний 50 багтж байгаа. Зөв Монгол зөв хандлагатай ингээ хүүхдийг хүмүүжүүлэхэд та бүхний хувь нэмэр үнэхээр одоо хязгааргүй юм аа. Энийг бол тоогоор мөнгөөр үнэлж баршгүй юм. Тэгэхээр би бас нэлээдгүй олон оронд бас ажиллаж амьдарч байсан. Тэр орнуудын хүүхдүүдийг сургууль хүмүүжүүлж байгаа. Ялангуяа тэр тоглоомын аргаар гэдгийг би хэдийгээр харж үзэж байсан хэдий ч Монгол одоо цэцэрлэгийн нэг онцлог нь юугаараа ялгаатай гэвэл ахмадуудаасаа өвлж авсан тэр ардын наадгай тоглоом. Энэ бол ухааныг задлж өгдөг. Үнэхээр одоо өргөн хүрээтэй хөгжих энэ боломжийг олгодог гэж ойлгож байгаа. Хөөрхөн ийм гэртэй одоо Монгол ардын одоо хээ угалцтай уламжлалын харуулсан булангүй тийм цэцэрлэг өнөөдөр байхгүй болчихлоо шүү дээ. Байхгүй. Эний эхлэлийг чи бид тавьсан байхгүй. Өдөр хөдөлгөөч одоо цэцэрлэгүүдээр дадлага удирдаад явна. Цэцэрлэгүүдийг догчуулна шүү дээ. Зүгээр хичээл заагаад өрөх. Яад догчуулах вэ? Заах аргын кабинеттай болгоно, тоглоомын орчинтай болгоно, энэ гэр ахуйтай болгоно, цөмийн хий. Эний чинь хүүхдүүддээ сургаад гардаг, гарсан хойно дагаж очиод заагаад ийм л одоо тавигдсан шүү дээ. Тэгэхээр өдөр хөдөлгөөл манай энэ Монгол улсад хүүхдийн цэцэрлэг үүсгэн байгуулагдах тэрний сургалт хүмүүжлийн ажлыг бол гардан удирдсан нэг чухал хүн шүү. Цагааны өдөр бэл. Тухайн цэцэрлэг дээр ингэж хүүхдэд ингэж ажиллаарай гэж зааварчилгаа өгчөө дараа нь ажлын байран дээр гараад одоо яаж хийж ийн гэх тий. Одоо яг тийм сэтгэлтэй багш байгаа л та. Гэхдээ л Үнэхээр мэрэгжилтэй хайртай тий дуртай.
Тэг бас хүсэлтэй байна те. Тийм байна. Ажиллах хүсэлтэй. Цэцэрлэгийн багш ер нь ямар зан чанартай хүмүүс байдаг юм бэ? Монголын уламжилт сургууль хүмүүжүүлэх ухаан гэдэг чинь эцэг их нь өөрөөрөө багш нь өөрөөрөө үлгэрэл сургадаг. Тэгэхээр өдөр хилгайвал тэр одоо багшийн сайхан чанар төгс бүрдсэн хүн гэж би ойлгодог. Их энгийн аяндуу зантай. Ер нь ууралж омгуулж байхгүй. Их тайван, харилцааны соёл их сайтай. Өөрийгөө эцэгцтэй сайхан авч юу тийм хүн байсан. Дотроос сэтгэлээс гоё учраас бүх юм нь сайхан байж тээ. За тэгээд бас нэг нандин чанар бол их тусархуу. Тэр бас их чухал байна. Их тусархуу. Тэр энэ өвдөж гэвэл одоо хамгийн түрүүнд тэр нь туслан шүү. Нөхдүүд нь яах гэж байна вэ? Тэгэхээр эмэгтэй хүнийхээ хувьд жинхэнэ удирдагч, манлайлагч, их сайхан, эерэг нөлөөлөгч, сайныг түгээгч тийм сайхан хүн байж тийм ээ. Эерэг нөлөөлөгч, соёл түгээгч. За тэгэл багш нараа гэгэрүүлэх ажлыг маш их хийсэн. Би ч одоо юмаа бичих, боловсруулах, үзүүлнэ шүү дээ хичээлийнхаа эрхлэлт чинь. Тий. За тэгээд өөрөө тэр олон хичээл зааж байгаа харин конспектаа шөнө бүхэн бичээд байна. Тэгэхээр заримдаа бид нар яадаг үлээ. Үрцэг тий. Тийш үү тий. Зөвлөгөө машин ажил ерөнхийдөө тийм. Тийш үү. Ер нь бол заримдаа бид нар зүгээр л яг бүлэгтэй ажиллахтаа жоохон төрдөг гэдэг шүү дээ тий. Өөртөө байгаа бүх хөдөлмөрөөл зориулж исэн байх шүү дээ тий. 100 эмэгтэйд орсон сайхан бүсгүйчүүд маань мэрэгжил мэдлэггээр гайхамшигтайхаас гадна олон нийтийн ажил, манлайлагч байсан бусдаа эерэг сайхан нөлөөллийг үзүүлдэг тийм хүмүүс байгаад байгаа. Олон нийтийн маш олон ажлуудыг хийж исэн тийм ээ. Өдөр хөлгөө чинь яамд мэрэгжилтэн хийж байсан шүү дээ. За. Тий. Гэгэрлийн яамд өдөр хөлгөө чинь яамд мэрэгжилтэн хийж байсан шүү дээ. За. Гэгэрлийн яамд ингэж явахдаа яасал цэцэрлэгийн ажилчдын чуулга уулзалтанд Москвад болсон. Тэгэхэд өдөр хөлгөө төлөөлөгчөөр оролцсон. Тэнд очиод Монголын хүүхдийн цэцэрлэг гэсэн сэдвээр илтгэл тавьж ирсэн. Тэгэхээр Монголынхоо энэ ардын уламжлалынхаа энэ сургууль хүмүүжүүлэх соёлыг дэлхийд бас гаргаж түгээж ирсэн байна тийм ээ. Танай сургууль дээр эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байсан уу? Байлгүй яах. Зөвлөлийн дарга нь хэн байсан? Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нь Цэрэг багш байсан. За. За тэгэл намын үрийн даргад өдөр хөлгөө ажиллаж байсан. За тэгээ эрдэм дэлгэрүүлэх гэхэд би ажиллаж байсан. Тэгээ та хэд минь хамтраад олон заа харгын нэгдлийн юмнууд байна. Тэд чинь ер нь нэг хүн 2-3 юмтай шүү дээ. Төр засгийн бодлогыг хөдөлмөрчдөд түгээн дэлгэрүүлэх ажлыг 7 хоногт нэгээс доошгүй. Ийм ажилтай байсан. За мундаг байжээ та хэд минь. Сайн байсан. Үнэхээр их ажлуудыг айгүй их цаг зав гаргаж өөрхөн сонирхлоор айгүй олон зүйлүүдийг бүтээсэн агуу мундаг дайчин багш юм. Хувь хүнийхээ амьдралд ч бас манлайлагч шилдэгүүд нь байсан юм байлээ. Манай өдөр хөлгөө хүний сайн хань байсан. Нөхөр нь доржгой гэж одоо хүний их хэмчүүн байсан. 3 сайхан хүүхэдтэй тэр айл өрхийг маш сайхан дөхнөлж хүүхдүүдээ цөмөр боловсралтай болгосон. Сургуулийн өмнөх боловсролын суурь энэ хүмүүсийн ач буйнаар өдөө зэрэгтэй хүрсэн баймаа гэдгийг хайгуу сайн мэдэж авлаа да. Цэцэрлэг бага насны хүүхдийн боловсролыг одоо үндсийг суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан үнэхээр гайхамшигтай түүхийг та ярьсанд их баярлалаа. За баярлалаа.